манайхан өнөөдөр хідэн гэж 5 сарын 6 болсон байна. Тэгээд хонхны баяр болоход одоо 2 хоног хүрэхгүй хугацаа үлдсэн байна. Тэгээд одоогоор миний хүмүүс яаж харагдаж байна вэ гэхээр ингэж харагдаж байна. Би чинь сүүлд нэг хар цагаан өнгөтэй хүмүүс хийсэн байхгүй юу? Тэгсэн чинь ингээд саксны тэмцээнд ингээд орох болоод тэгээд би ингээд 7 хоноогүй тэр хумсаа ингээд авцсан. Тэгээд амар харамсдаг. Тэгээд өнөөдөр болохоор би одоо ингээд хумсаа өөртөө зориулаад хийх чинь. Тэгээд би ойрт хумсаа хийгээгүй. Яагаад тэгэхээр ингээд миний хумсны хэрэглүүд дууссан байсан. Тэгээд дэлгүүрээс дууссан юмудаа авсан. Миний хумс арчдаг одоо юм хөвөн дууссан байсан байхгүй юу? Тэгээд би хөвөнгөө авсан байгаа. Тэгээд энэ хөвнө нь ингээд энгийн хөвнөөсөө юугаараа ялгаатай вэ гэхээр одоо энгийн хөвөн чинь нэг юм даавн байдаг шүү дээ. Одоо юу мэр ч юм бэ? Хумсан дээр ингээд тэр нэг даавныхаа ширхэг нь ингээд үлдээд идэг хгүй. Тэгээд ингээд тэр хумсыг ингээд будалтыг нь жоохон халтар болгоод идэг. Бас ингээд үсмэс нь ингээд орооцолтоод тэнгүүд энэ хөвөн болохоор ийм. Тэгээд ямар ч тийм юу үлдэхгүй. Тэгэхээр хумсны хөвөн гэж бас юм тустай юм байдیں۔ Тэгээд энийг бол энэ маань дууссан байсан болохоор авч чадахгүй. Гэтэ нэгийг ингээд авчихад болоод ер нь бол жил бол хэрэгжилжтэй. Би хумсныхаа юмнуудыг ханаас авдаг вэ гэхээр 3-4 дугаар хорооллын маникюр хэрэгсэл гэдэг газраас авдаг байгаа. Тэгээд тэр айгүй гоё олон сонголттой дэггүй. Тэгээд бас дэжгүй үнэтэй. Дараа нь миний юу дууссан байсан бэ гэхээр acrylic remover маань дууссан байсан. Одоо ингээд хумсныхаа юмыг ингээд цэвэрлэх. Тэнгүүд азтанаар цэвэрлж болдоггүй байхгүй юу? Одоо энэ чинь гээлэн хүмүүс учраас тэгээд гээлэн бодог учраас ингээд азтанаар цэвэрлэж болдоггүй. Тэгээд тусгай бас энүүгээр нь цэвэрлдэг. Энэ маань дууссан байсан. Энэ бол нэг 6-7 сар бол болчтой. За мөн дээрээс нь дахиад миний юмнууд ер нь бол яг зэрэг дууссан. За энэ болохоор smart tip байна. Тэгээд надад дуулна бол tip байдیں۔ Заяа. Тэгээд надад байдаг tip маань болохоор би smart хийж байхдаа нэг ийм tip авч ирсэн. Тэгээд энэ нь уул нь бол ингээд арай урт тэгээд ингээд олон юу одоо сайттай. Гэхдээ надад юунд хаалгагддаггүй вэ гэхээр одоо чиний энэ хумс чинь ийм гүлгэр байх ёсгүй. Чи энийг ингээд ийм бэржгэртэй болгож ингээд хуурайддаг байхгүй юу? Тэнгүүтээ чи дахиад бэржгэртэй зүйл дээр нь наах хэвээр. Тэгсэн чинь энэ хумс нь болохоор ийм гүлгэр байдаг дотоортлын. Тэгэхээр би дотоортлыг нь ингээд үрдэг, дрилддэг. Тэгээ тэр нь жоохон ягаад одоо ажиллагаатай байдаг учраас зүгээр л анханасаа ийм бэржгэртэй тип авчвал амар санагдсан. Тэгээ би энэ типийг болохоор яг 9 сарын 1-ээс өмнө MQ-нээс авч исэн. Тэгсэн чинь бас маникюр хэрэгсэлт ч гэсэн байд юм байлээ тэр миний авдаг газрын. Ингээл эн чинь нэг хумсных байхгүй. Тэгээд дотроо хэдэн ширхэгтэй вэ гэхээр 10 ширхэгтэй 10 хумсных ингээл болчихсон. Тэгээ би бас 9 сараас хойш хүний хумс хийгээгүй дандаа өөрийнхөө хийсэн болохоор хатуу хуурай болон зөөлөн хуурай авсан. Хатуу хуурайгаар нь хумсныхаа хэлбэрийг засдаг. Зөөлөн хуурайгаар нь хумсаа нөгөө бэржгэр болгож ингээд дээрээс нь толиог нь үрдэг гэсэн. За тэгээд миний өмсөж байгаа палаж болохоор хар өнгөтэй палаж учраас би ер нь бол хар юм уу цагаан өнгөөр бодъё гэж бодож байгаа. Тэгээд бас нэг хідэн чимэглэл авсан. Тэгээд 4 чимэглэл авсан гэхгүй. Тэгээд нэг ширхэг нь 600 төгрөг гэдэг юм байлээ. Маш дайжгүй. Тэгээд 13 дээрээ аруулсан дээр чимэглэл зүтгэр чинь бас арай л амар too much дээ. 2 төрлийн чимэглэл авсан 2 гартаа. За эхнийх нь болохоор ийм чимэглэл. За ийм чимэглэл байгаа. Тэгээд дараагийнх нь чимэглэл нь болохоор ийм одон чимэглэл байгаа. Тэгээд би 2 гартаа ямар ч лээсэн нэгээр нь ингээд шигтгэн. Тэгээд би яг Pinterest-ээс ингээд бүгдийг нь копидэн гэсэн будалтууд байхгүй. Зүгээр яг санаа авахны хідэн будалтууд байгаа. Би та нарт тэднэрийг нь бас харуулъя. За тэгээд хэдүүлээ хамтдаа миний хүмүүсийг хийцгээе. За миний ер нь бол зорж байгаа будалт болохоор бас яг амар хар биш нэг юм хар цагаан холилдсон. Ер нь нэг иймэрхүү дүү димтэй будалт сонирхож байгаа. Зарим цагаануудыг эндээс санаа аваад тэгээд мэдээж авсан юмнуудаа бас хийгээд ер нь бол надад энэ ч их айгуу таалагдаад байгаа амар цэвэрхэн. Тэгээд бас амар болгочвол угаасаа миний гарам зөхгүй. Тэгэхээр хэдүүлээ ямар ч байсан будалт руугаа орохоос өмнө энэ чинь бас яг ингээд бэлтгэл ажил гэж айгүй их явагддаг. Тэгээд ер нь бол хумс хийхийн хамгийн чухал нь бол бэлтгэл ажил байдаг. Чиний ингээд доотлын суурчин цэвэрхэн тэгээд бүх юм ингээд бэлэн байвал одоо хумс чинь удаан тогтно мөн дээрээс нь цэвэрхэн болно гэсэн. За тэгээд миний хувьд болохоор би нөгөө нэг яг энэ хумсан дээрээ тижэл түрхсэн байсан. Тэгээд тэрийг болохоор аздондод арилгацсан. Тэгээ одоо хэдүүлээ хумсаа цэвэрлээ. Тэгээд махыг аваад тэгээд ер нь бол суураа бэлтцгээе.
За тэгээд энийг болохоор би нэг юм хэрэглэхэд амархан юм сав байдаг. Энэ маань дуусах байсан юм шүү дээ. За тэгэхээр хэзүүлээ энийг дуусгах чи дөө. Энэ бүр амар спиртлэг юм шүү дээ. За ямар ч байсан ихлэ эндээсээ авчи за. Амар гоодж байна юм. Энд чи спиртлэг. За тэгээд humсаа мэдээж ихлэ цэвэрлэн бисаа гараа угаасан мэдээж гараа угаах хэрэгтэй. Гараа угаачаад тэгээд humсаа ингээд толиог нь сайн арчинч гэжтэй би арчдаг. Тэгээ ингээд арчичаар бүр ингээд амар юм хуурай харагддаг humс чинь. За энэ бол it's totally fine. Угаасаа хуурай харагдуулах зорилготой. За одоо маха авахынхаа өмнө humсныхаа хэрэгслүүдийг нэг арчичтэй. За тэгээд миний мах авагч байна. Тэгээ яг гоё үзүүрүүдийг нь арчаад тэгээд бас мах түлхдэг нэг юм төмөр юм байдیں۔ Заяа. Би ихтэй нэршлүүдийг мэдэхгүй байна уу ямар ч хэлсэн ингээд сайхан цэвэрлээд. За ингээд хэрэглэгдэхүүнүүд маань цэвэрхэн болчлоо. Одоо хэдүүлээ маха авцгаая. За мах нь болохоор ингэж харагдчихжээ заяа. Яг авахаасаа өмнө нэг юм жоохон одоо энэ харж байна уу? Мах нь болохоор нэг ингэж харагддیں۔ Одоо like яаж хэлэх вэ? Ингээд энэ нь ахгүй юу? Энийгээ авчаар арай илүү том толиотой болж харагддаг. За тэгэхээр энэ нь болохоор махны одоо яг маханд зориулсан тос гэх юм уу юу юм болоо. За ямар ч тийм юм заяа. За тэгээ энийг ингээд гоё махан дээрээ ингээд түрхээ юмнаа. Тэгээ яг ингээд би бүр тойруулаад түрчдэг. Humсаа тойруулаад бүгдийг өгчин. За би болохоор штэ стүүрэнгтэй humс хийж эхэлж исэн. Тэгээд яагаад юу н хийхээр болсон бэ гэхээр би яг стүүрэнгэд ордог 100 нэг humсаа ингээд бодуулаад маникюр. Тэгээд ер нь ингээд яг тэр их чинь хийж байгаа юмуд надад амар сонирхолтой санагдаад амар гоё санагдаад. За ер нь ингээд ингэж мөнгө өрж яхаар баг өөр юмудаа авах гэсэн гоё ч юм уу гэж бодлоо. Тэгсэн чи ээж бас намайг нэг тгийж мэгэж гээл. Тэгээд манай нэг хамаатны ихч болохоор humс хийдэг хгүй. Тэгээд юм сертификаттай тэгээд салон малганд ажилладаг байсан. Тэгээд намайг болохоор тэр ихч дээр сургаж исэн. Тэгээд миний хэрэгслүүдийг авч өгөө. Тэгээд би тэдний гэртээ 7 хоног исэн баха. Манай ихч бүр амар like so сайхан сэтгэлтэй заяа. Чи ингээ найзуудыгаа манад дуудаад ингээ хийж болно гэд. Тэгээд би бас нэг найзыгаа дуудаад тэр ихчийн humсыг хийж исэн. Тэгээ үнгүй идэг гэсэн анх бол. Гэтэ үнгүй баг би цагийг чи үрсэн дуучлаарэ гэж бүр харимж би баг мөнгө өгөхөөр хэмжээний амар удаан хийдэг гэсэн. Тэгээд бас гоёч бас анх хийдэггүй байсан. Одоо ингээд харахаар нэлээл халтар харагдтiin humснууд маань. Тэгээд тэр үед угаасаа smart гэж нэг амар яг одоогийн шиг popular байгаагүй. Тэр үед би poly humс хийдэг байсан байхгүй юу? Тэгээд тэр үед нэг гоё болж байгаагүй. Одоо харахны бол нэлээл юм замраагүй халтар харагддаг. Хамаатныхаа эрэгтэй хүмүүс дээр амар махыг авч туршил хийдэг гэсэн. Би ингээ мах авахтаа зоолттой 1-2 удаа ингээд цусыг гаргадаг байсан. За ингээд тэгээ хөдөлмөрийнх нь чадамжийг нь жоохон багасгаад гэж. Тэгээд би ээжийн эрэгтэй дүүнэр дээр нь туршилт хийгээд, аав дээр туршилт хийгээд, дүү дээрээ туршилт хийгээд. Тэгжээс нэг юм арай гайгүй мах авахтаа нэг юу гэдэг бас цус гаргах арай баг гаргадаг болсон. Гэтээс шууд байлаагүй. Тэгээд хүмүүсийн humсыг бодож явахдаа цусыг гаргахаар амар сандардаг. За яана одоо ийм юм байгаа штэ. Энүүгээр нь маха түлхээд энүүгээр нь маха humснаасаа ингээд хөндөрүүлдэг байхгүй юу? Одоо тэгээд энүүгээрээ тэр нэг сүрдэс юмнууд аавна. Тэгээ би бол нэлээд удаан авт юм уу ингээд humсныхаа махыг авчлаа. За ингэж харагдаж байна. За одоо яах вэ гэхээр би shape буюу humсныхаа хэлбэрийг болохоор өчигдөр янзлсан баггүй юу? Нөгөө нэг миний humс ингээд амар гимтээд тэгээд ер нь бол махаа давж ургаж чадахгүйсэн. Тэгээд юм жоохон сөрдигээд харин өчтөр хураадсан. Одоо тэгэхээр яах вэ гэхээр дээдлийг нь одоо гөлгөр биш болгоно гэсэн. За тэгэхээр зөөлөн хурааныхаа ширүүн талаар энэ арай юм зөөлхөн өөтөн жоохон ширүүн баг. Ширүүн талаар нь ингээд өөрчн. За тэгэхээр ийм гөлгөр байгаа штэ. Одоо let me show you how. За ингээд
нэг гараа ингээд үрчлээ. Тэгээд үрээгүй хүмүүс болон үрсэн хүмүүс хоёр ийм ялгаатай. Яа, энэ хавийн гэрэл муу болохоор харагдахгүй л та. За одоо харуулъя зөө. За энэ маань үрсэн хүмүүс байна. Маш хуурай харагдаж байна. Бүр ингээд хорч байгаа үхэж байгаа юм шиг. Гэтэ яг ийм байх тусмаа сайн. Дараагийнх нь болохоор ингэж харагдаж байна. Энэ болохоор үрээгүй байгаа. Маш толгоор харагдаж байгаад ийм байх тусмаа чиний хүмүүс чинь удаан тогтохгүй. Тэгэхээр ийм хорчгол бүр ингээд тэ ус хэрэгтэй байгаа юм шиг харагдах хэрэгтэй. За одоо хэдүүлээд нөгөө талыг нь үрцгээе. За тэгээд хонхны баяр боллоо. Манай хонхны баяр нь штэ 5 сарын 8-нд заяа. Одоо literally яг 2 хоногийн дотор болно. Тэгээд биднэрт 5 сарын 8-нд хонхны баяр болно гэдгийг манай сургуулийн хизээ хэлсэн гэж 5 сарын 1-нд хэлсэн заяа. Бүр яг 7 хоногийн өмнө. You know, бид нэр бүр хонхоож авч хэмжээгүйсэн заяа. Хонхны баярыг хонхоож авч хэмжээгөө бүр хамаг юм ингээд ямар ч бэлэн биш. Бүр турч хэмжээгүйсэн. За ямар ч байсан хонхны баяраас өмнө бол ингээд 5 ил турмаар байсан байхгүй. Тэгээд одоор бол 3.5 кг хассан байгаа. Гэтэ энэ бол жоохон эрүүл бусалдаа би яг хонхны баярын дараа бол 2 кг нь зоолтой нэмнэ гэдгийг бол мэдчихээн. Гэтэ хонхны баяраар турхаа байж байвал надад бол их дараа нь нэмжүүл тэгээд дараа нь гоё удаанаар гоё эрүүлэр хаснаа гэж. Хонхны баяр 5 сарын 8-нд болно гэхээр нэг тийм бас амар ойлгохгүй хаа. Яагаад тэгэхээр 5 сарын 8-нд хонхны баяр очоод дараа нь бид биенийхээ царайг харна штт. Тэгэхээр амар инээдэг байх юм. Ингээд хүмүүсний махнууд ингээд сүрдийчдээ штэ. Тэгээ би тэрийг нэгээд ангитаар яж хата авцаахгүй гэсэн чинь амар өвдөж байна одоо. 2 гараа хоёулын хийчлээ. Тэгээд нэг ийм юм байдیں۔ Энүүгээрээ сайхан одоо үртсүүдийг нь гөвнөө. Тэгээд амар сайн ингээд тавсар мартхан гүнхтэй. Одоо бол энийг нь орохгүй хэвлээ. Оргож болохгүй. Яагаад вэ гэхээр амар хуурай болгоцсон байж бас нэмчих юм бол норгогт чинь окей, ийм болсон байна. За одоо хэдүүлээ энэний маань хэрэг бол ингээд дууссан. За одоо болохоор хэдүүлээ primer зүрхэн нүрийн бодгон дээр primer гэж байдагтай адилхан өмсөн дээр ч гэсэн primer байна. За primer маань яах үүрэгтэй вэ гэхээр бүр илүү л хуурай болгож өгдөг. Бүр амар ингээд хуурай болгож өгдөг. Тэгээ сайхан. Тэгээд primer-ыг бол хатаах шаардлагагүй ингээд төрчихнэ. Тэгээ сайхан өмснийхаа ингээд дээшээс оруулаад өгдөг. Ийм амар dehydrated харагдаж байна. Энтэйгээ харьцуулбал за эхлээд хэдүүлээ шууд энэ гарнаас эхэлцгээе. Энэ бол миний баруун гар. Хэдүүлээ зүүн гараа хийж бодно. Тэгэхээр энийгээ түр ингээд орхичээ. Одоо хэдүүлээ шууд энэ хумсаа эцгээе. Тэгэхээр би энэ хумсныхаа primer-ыг болгоцсон. Одоо болохоор ичээ үлээ. Хумсны smart надаг одоо гэл нь гэх юм уу? Тийм. Миний яг энэ хумсны давуу тал нь гэх юм бол яагаад энийг сонгодог вэ гэхээр бас яг бүгдээрээ ингээд айгүй гоё таардаг. Яхаа эргүүлээл авчид. Тавгаа ингэж аваад эннийхээ яг наах хэсэг дээр нь хумс чинь байх хэсэг дээр л сайхан наагаад хитрхи баг байж болохгүй тийм бол наалдахгүй хөөс орчин хитрхи их байх юм бол ингээд халиад махруу чинь наалдна. Тэгэхээр яа гоё тохируулаад яг өнцөг болон бүр дээр нь гэтээ нөгөө нэг одоо ингээд хумснаас чинь одоо ингээд арснаас чи илүү гарч байгаа хэсэг дээр нь биш яг энэ хүртлээл одоо гэсэн үг. Одоо тэгэнгүүтээ гэрлээ асаагаад за ингээд юм болчихно. Тэгээ одоо нэг guys энэ хүмүүс маань ингээд наагтчлаа. Одоо хэдүүлээ энэ хүмүүсаа наацгаая. Наахахаа өмнө хэдүүлээ дахиад хогнууд авчи just in case ямар нэгэн хогтой болсон байж магадгүй. За тэгээд одоо хэдүүлээ primer түрхцгээе. За олон юм яриад одоо хэдүүлээ энэ гарныхаа хийгээд тэгээд хүмүүсаа будаж эхэлцгээе. Шууд эхлэхгүй маань энэ дараа нэг хийх юм байгаа маань. Зя. Ингээд 10 хүмүүс маань аруулаа юм урт хумстай болчлоо. Одоо яах вэ гэхээр би нөгөө хумсаа наахта яг энэ бүр махрууга тулгаж наадаггүй. Яагаад гэхээр
зүгээр л ингээд жоохон амьсгалал тастай юм шиг санагддаг байхгүй юу. Тэгэхээр ийм хуурай байгаа зөв. Энэ болохоор бүр ийм нимкэн. Тэгээ амар хүчтэй хуурай. Тэгээд би нүгээ одоо ингээд смарт болон жинхэнэ хүмүүстэйгээ нэг юм тэнцүү болгож яадаг. Ийм нэгэн догоон ингээд бодлого болгоно гэсэн. За тэгэхээр let's go. Тэрний дараа сүрдгүүр болгохын тулд нөгөө зөөлх юмараа өрнө гэсэн үг. Тэгээд хэлээ. Үрчээд уулзцай. Би нөгөө нэг iPad-н дээр ингээд бичлэг заахгүй. Тэгээд юм үзэж байгаа. Тэгээд нөгөө ингээ хийхэд нөгөө жоохон уйдаад идэг. Тэгээд ер нь юм үзэж чинь. За тэгээд би юу Music-holic их чинь gossip-ийг үзэж чинь. Одоо 10 цаг 12 минут болж чинь. Тэгээд би сая хумсаа ингээд нэг юу болгоод тэгээд хэлбэрийг нь ийм бүрэнхий almond хэлбэртэй болгочлоо. Тэгээ мөн дээрээс нь нэг ийм зөөлөн хураагаараа үрээд ийм бэрчгэртэй болгочлоо. Тэгээд би угаасаа эхлээд 100 гараа эхэлж боддог, баруунаараа эхлээд 100-ээр боддог. Тэгээд хэдүүлээ буццгаая. Тэгээ одоо 10 цаг болж би нүүрнийхээ бодгийг ярилцаагүй. Эхлээд нүүрний бодгийг ярилцчихдаг байждаг. Одоо дүүс. Би бодож явах юм ярьж чадахгүй хаа. Ингээд хамаг анхаалаа төвлөрүүлээд би баг амцгаагаа түүжиж боддог болохоор. Бейс нэг амар зузаан байх хэрэггүй. Хонкон за одоо 60 секунд хийн. Би өнөөдөр ингээд гутал хайж баахан ийшээ тийшээ яваад өнөөдөр хэдүүлээ миний хэд алхасныг харцгаая. Өнөөдөр 21160 алхсан байна. Тэгээд 835 калори таасан байна. Ийм гоё харагдаж байна. Энэ болохоор нөгөө хуурай байгаа. Хуурай бейс тавьсны дараа ийм гоё гэлээ. Би болохоор бейс өнгөө цагаан өнгөөр явчих гэж бодож байна. Тэгэхээр бүгдээрингийн цагаанаар явчих юм уу? Бидний бейс маань бэлэн боллоо. Тэгээд хэдүүлэнд нь хар өнгө хэрэгтэй зураг зурхад. За тэгээд дээрэс нь хэдүүлээ хар өнгөний будгасынхаа тараагаад өчнө. Би ингээд жоохон бахта френчийг ерөөсөй ойлгодог байсан шүү дээ. Ингээд яа ингээд томсныхаа талыг нь бодсон бол гэж бодоод. Зургнуудаа зурчлаа. Одоо зургнуудаа зурсан болохоор одоо яах ёстой вэ гэхээр одоо ийм гэл байгаа. Тэгээд энэ гэлээрээ бас юмнууд хийн. Гэхдээ яг юу хийх вэ гэхээр нөгөө нэг чармуудаа тогтооно. Тэгээд бас нэг ийм брашаар арай жоох юм бүдүүн брашаар мэдээж сэвэрлэх хэрэгтэй. Үс-мүсэн завсаар орох эсвэл ингээд яг нэг удаагүй ижиж унахаас нь сэргийлээд нилээ их гээл төрхдөг. Чимэглэлээ хийгээд ийм болсон байна. Нүг гэл нь өөрөө амар юм зунгаарлцсан байдаг хгүй юу? Хопо дүрхээс өмнө ингээд арчичтэй. Хоп нь болохоор ямар зөвлөлттэй байдаг вэ гэхээр штэ ер нь бол амар гөлийлгэж өгдөг. Ямар нэг юм наалдуулахар болдог. Энэ ямар нэг үдтэй. Утмаарай. Эсэ тоолын байгаа хийчлээ. 43 стрит guys. Yay. За цаан болгоч. Одоо зураг зурна. Одоо 100 гараараа салгуулсаар болохоор. Би ингээд алтаатай хийсэн. За би уул нь бол миний төлөвлөгөө болохоор энийг энэ дээр хийчихсэн. Тэгсэн чинь энийг наастайхаа дараа shit гэж анзаарсан. За одоо яг бараг л дууслаа. Одоо цаг 12:36 болж байна. Бас тэг 1 минутын лэдэн дотор хийж явцдаа. Яхан ч гэсэн ямар цэвэрлж ий. Тэр нойр амир хурж ий. Тэг хамгийн амжилттай нүрээ цэвэрлэг байгаа. За одоо л нэг юм болсон байна. Ингэж харагдаж байна. Энэ гар маань. Тэгээд нөгөө гар маань болохоор ингэж харагдаж байна. Би энэ дээр нь 12 юм бэ гэж бичсэн. Тэгээд okay guys, би нүүр гараа уучлаа. Тэгээд нүүрдээ юмраа зурцсан. Тэгээд миний хүмүүс ингэж харагдаж байна. Сая нүүрээ угаагаад
тэгээд тосмос төрөхөд амар урамтай байлаа. Тэгээд одоо болохоор яадаг вэ гэхээр шар тосыг аваад ингээд яг махан дээр нь төрөхдөг байхгүй. Тэгээд тэрүүлэл төрөж. Тэгээд ингээд төрөхцөө одоо ингээд сайхан шингээгээд өгнө. Yippee, I'm so happy. Би миний хүмүүс ингээд гоё байхаар ингээд санаасаа ингээд миний сэтгэл санаа бүр амар гоё идэг. Тэгээ ингээд би яг тэр саксын тэмцээний дараа бол нэг хэсэг бүр амар стресстэй, ялангуяа бүр медаль авч чадаагүйгээ бодохоор бүр стресстэй за. Тэгээ ингээд хумсаа авцсан тэгээ нэг бүдүүн ингээд юм дэшээ тавгаар тийм хүмүүстэй байх бол надад амар муухайсан. Тэгээд амар стресстэй нэг 7 хоног нь тэгээд нэг хумсаа аваад нэг арай гайгүй нэг арай нэг цэвэрхэн хүмүүстэй болоод одоо ингээд юм гоё хүмүүстэй болсон болохоор сэтгэл санаа амар гоё юм. Би одоо амар гоё яштай байна гэдэг. За аргаас хичээлтэй нэзүүдээ энэ хүртэл үзсэн та бүхэндээ баярлалаа. Тэгээд дараагийн бичлэгээрээ уулзлаа. Түр баяртай. Тэгээд энэ дараа хонхны баярын бичлэг орох болно. Тэгээд stay tuned guys.